Чикагогийн Америк нэгдсэн улс Чикагогийн шинжлэх ухааны музейд явж исэн чинь нэг давхрын нэг юм үзмэр дээр хүмүүс ингээ шаваал өрөлтөд байна. Дундуур нь ингээл баг зүсч ороод ингээ харсан чинь өндөг хагараад дэгдэг хагарч байгаа байхгүй. Би чинь зүгээр ёо энэ би чадсан штэ энийг бид хийж ирсэн штэ гэд. Тэгэхээр Америкийн одоо шинжлэх ухааны музей гэдэг чинь юу NASA байна тий одоо нисэх одоо тэр юу хиймэл торнодоо салхилах эргээл ийм газар бидний чаддаг өндгөн дээр хүмүүс шавж байхаар хүмүүс чинь үзмэр гэж болох юм байна. Тэгээ итгэл орчихгүй. Тэгээд одоо манай амтныг хариуцж байгаа анхаа гэдэг. Сайн байцгааны хүмүүс үзэгчтэй сонсогчдоо та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За ганцхан минут хөтлөн хүргэдэг өөрчлөлт подкастын шинэ дугаар хүрэлт бэлэн боллоо. За өнөөдрийн миний зочноор гайхалтай хөдөлмөрч, шинийг санаачлагч, эрч хүчээр дүүргийн сайхан залуу хүрэлцэн ирсэн энэ бол модын болд байлаа. Энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Ингээ хэлчихсэн шууд бие бэрэл авчихсан шүү дээ. За жиж бас харьцангуй осод хүмүүсийг бол гайгүй бас нөгөө нийтч яриа хөрөөтэй. За зарим зочнууд бол сандардгийг. За камераас сандраа дуруул амж ичрээл фау завдгийг. Болд ер нь хаан төрж өссөн юм бэ? Өө би чи хоттой шүү дээ. 100 комнат гэж ярьдаг шүү дээ. 100 комнатын хүүхэд. Хүмүүс ч нэг 3 үеэр гэж ярьдаг бол баг 3 4 үеэр ч гэдэг. Бидний хүүхдүүд амьдраад гэдэг шиг. Тэдний хүүхэд. За 10 жил хаан төгсөө. 10 жилээ 52 дугаар сургууль. Хосе Мартин нэрмжтэй 52 дугаар сургууль төгсөөд тэгээд ахлах ингээ болохоор техникийн сургуулийн лицей гэдэг чинь тийсийн лицей төгсөөд тэндээс компьютер техникийн КТМС гэдэг чинь хуучин модны сургууль байсан шүү дээ. Тэгсэн. КТМС төгсөөд гэдэг ингээд. Оо за. Техникийн сургууль төгссөн. Тэр талын юм байна шүү дээ. За сургууль соёлоо төгсөөд ер нь мэрэгчлэрээ зарим хүмүүс ажилтдаг. Зарим хүмүүс бүр мэрэгчлээсээ дас хазаагаа авчдаг. Одоо эхнэрийн шаардлагаарч юм шиг за зарим наав ээж хүсэл мөрөөдлөөрч юм шиг ингээд нэг зүг чиг нь өөрчлөлтөө явуулдаг тал биелтэй. Таны амьдралын өөрчлөлт нөлөөлөл төр орж ирв үү? Оо яг адилхан. Бусдын адилхан нэг хүмүүс чинь намтраа ярихаар их өрмөц байдаг шүү дээ. Минийх бол яг л адилхан хүмүүстэй адилхан. Тэгэл сургууль цэцэрлэг гэж явж байгаа л хамгийн модны мэрэгчлэн тухайд программист байсан шүү дээ. Гүрээсээр байгаа л програм хангамж ангид ороод төгссөн. Тэгээд төгсгөж бүү юм болсон. Тэгээд дундуур нас найзуудтайгаа нэг компани дээр байгуулалаа. Чамгүй л одоо мэрэгжлээ ажиллах гэж үзчихсэн. Тэгээд нэг өдөр бас гинт өөрчлөгдөөд тэгээд нэг одоо байгаа аж ахуйн ч гэдэг юм уу те ийм ажилд орцсон. Тэгээд хүмүүс бол их гоё өөрчлөгддөг юм аа. Би чинь бүр тис хөндлөн програм хангамжийн одоо компани одоогийнхор бол технологийн компани шүү дээ хийж явж байгаа. Тэгснэ гинт нэг өглөө сөөхөн даргалцсан. Амьдарч ирсэн сөөхийнхөө дарга болоод. Тэгээд шалтгаан нь болохоор бас том хүү төрөөд тэгээд ч нэг шинэхэн аавч нэг 20 гарсан залууч нь итгэвтэй шүү дээ. Тэгээд сөөхийнхөө дарга өвөдөө хэлээл. Өвөө энэ ч орцсон бөөн хог байна. Тойроод байр тойроод бөөн шийсас байх юм аа. Эний чинь ингэж үл яасан юм аасан гэл. Тэгээд тухайд яахт хүмүүс чинь сөөхийн мөнгөө төлөх нь ховор хийх ажил байхгүй тэгж явж байгаад нэг үтсэн чинь өвөө минь нөхдөд найзтгөө хуралдсан чинь наавс би өсөгнөр болчихгүй. Тэгээд тэрнээс шал өөр ертөнцийг харж байгаа шүү дээ. Яг үнэ. Тэгээд сүлд ингэж явсараад өнөөдөр хүрсэн. Яг амьдарч байгаа орчныг айдах та. Сүйр зэмцгээр бас нэг нүдэ байсгах, сэтгэлээ байсгах те хүмүүс амьд чинь тэрнээс мэдрэмж авдаг шүү. Тэр байдалтай анхаарал тавьж байгаа л ер нь ингээл хуурал орцсон байна шүү дээ. Би чинь саяхнаас л энэ үйл явдал юу нөх одоо үзэх сонсох сонирхолтой ч баг. Бид нар чи хөршүүдээсэ. Тэгээд манайх бүр сэлгээ төрлөөд нүүсэн шүү дээ. Тэгээд өөр орчноос өөр орчинд ирэхэд бас яг одоо яг чиний ярьсан ч тийм орчин хүлээж авсан. Маш их гадаа ил задгаа хогтой орсон дайрагчид арчид ирж хондог, бие застдаг, дууж хуурдаг ингээл байсан. Тэгэл яг л ирээд бас одоо сая орчны хаалгаа бодоод гараж хаалгаа бодоод ингээл анхаарал эхэлсэн. Тэг яг сөөхтэйг одоо найзлаад хамтраад биднээс юу шалтгаалах вэ? Танаас юу шалтгаалах вэ? Тэ хамтарч өөрчлөлт хийсэн байдлаар одоо бол би явж байгаа. Чиний бол том зургаараа харахад нийгэмд ингээд гоё томороод гараад ирж байгаа. Тэгээд би одоо нөгөө нэг таньдаг болооч төрөө ингээл атусны буудаал угаахтай ингээл өдөө нутгийн зам дүрших гэл ингээл эхэллээ шүү үйл явдлууд ерөөхдөө ямар сандаа тэгэл хотын дарга болгоцдог юм вэ энэ хүн яг гэдэргээл ингээл комментментийг хараад үгүй санаагаар болдог бол гэл нэрэ юм эргүүн нэвцсэн бодгож лээ тий. За анх яг ингээд энэ өөрчлөлтийг арай томруулаад нийгэмлээ бас ороод ирэхэд бас ингээд ямар мэдрэмж авчээ. Гүйлтийн болон тий хүмүүсээс ингээд бүр игдүүцлийн сонин коммент орж ирж шүү дээ. Гайгүй шүү. Яг анх сөөхөн дарга болцоод тэгээ би ч нэг хамдаа
суугийн даргал өөрчлөгдчих юм бол гоё болчихно гэж боддог байсан чинь нөгөө суугийн дарга өгөөд ирдэг байсан нөлөөлөл орчин нөхцөл яг л адилхан ирж байгаа юм чи. Юм хийхээр мөнгө байхгүй. Тэгсэн мөртлөө хүмүүс нь ажил хийдгүүгээд мөнгө өгөхгүй. Дахиад наахдаг ч өндөг наахдаг ч гэдэг шиг тий. Орчин суугчдын хандлага өөрчлөгдөхгүй тий. Тий, тэгээд эхэлсэн. Тэгээл тухайн үед чинь одоо бодож байхад нэг хог зөөдөг хогийн машин ахтай тий одоо зөөдөг туслагтай нь хоёулаа яриад сандаач ажуутлынхаа дэлгүүрээс 2 жил ярих зээлж авч өгөөл те. Найзан дундаа. Найзан дундаа. За энийг гэртээ хайж те хэрэг зохицуулаарай. За энийг өгдөрөө найз болъё гэж тухайн үед хог зөөж эхлээл. Тэгээд хог зөөгөөд эхлэхээр хүмүүс чинь өөх гадаа сог байхгүй болчлоо те. Орц фотолд байсан хур хог ерөнхийдөө өөр боллоо шүү. Юм хийгээд эхэллээ гэдэг ганц нэгээрээ орсныхаа юу согийнхаа мөнгийг өгөөд эхэлнэ. Тэгээд ингээд эхэлсэн. Тэгээд яг одоо бодоход юу ч юм тэр сүүхэн дарах хийж хатан 20 хэд өгсөн шатж байгаа шүү дээ. Юм хийчмээрээ тэг болтгоо. Тэгээд энэ ч одоо дундынхаа юмд бид нар чи ямар хойрох юм бэ? 20 дээл нэг орцонд байж би одоо сандгийн. Тухайд нэг 21 билүү 22 3 мянган төгрөг байсан. Хогийн сав. Орцны үүдэнд байдаг хогийн сав. Гүш нэг айл мянган төгрөг гаргаад хогийн сав авчиж болтгоо. Тэ. Тэгээд гисэн мөртлөө ингээд тэгээд тухайд азар ч юм уу ойрхон найз нөхд телевиз радио хүмүүс байсан. Тэгээд бид нэр одоо олонний танил хүмүүс нийтийн одоо дундын юмдаа нийтийн эзэмшилд одоо ингээд сайн юм хийж уралддаг тийм реалити шоу байхгүй хийж үзээд тэгээд тухайд боловсрол телевиз дөнгөж нэгдэжсэн. Тэгээд олонний танилгийн хөтлөгчдөр нь одоо супер нөхдүүд орж байсан. Манай Ундрмагч шинэ үед жүжигчин байсан. Одоо бол Ундрмагч тэгээд рэпер Куза гэж залуу байгаа. Манай чинь дөнгөж Лондонгоос ирсэн байсан санаж байна. Уран бүтээл хийжсэн. Тийм одоо TLG 13 гэдэг тухайд баг байсан тулг гэдэг одоо гасан мөнгө 3 ярцлуур яа мундаг. Энэ ч бүгдээр ингээд залуу байсан. Тэгээд нэг энгийн хүн хэрэгтэй болонгод нь одоо банкир Бачарал гэдэг манай найз гэдэг одоо банк төлөөл. Чи бодлоо хор. Тэгээд энэ дөрөвтэй нийлүүд ингээд тухайд тийм одоогор бол одоо нөлөөллийн тийм ийм ажил хийгээд аз болж амжилттай болсон. Тэгээд тэн дээрээс одоо хүмүүс сандживэл одоо манай Ундрмагч нь олон эмнэлэг төгчүүлээд явдаг шүү дээ. Тэр хамгийн анхных нь байсан. Тэгээд тэр үргэлжлэн явсан шүү. Тий. Тэгээд явсан. Тэгээд тийм ажил хийгээд гэж явж байгаад тэгээд тэрнээс хойш одоо манд чинь нэг зөндөө юм болсон. Тэгээд явж байгаа. Одоо өнөөдрийн модыг дөнгөж эхэлсэн. Тэгээд санаа нь бол ер нь нийгэм дээр зөв зүйлийг одоо мод болгочвол яасан юм бэ? Тэр зөндөө л олон муу энэ төр мэдж байгаа чинь дахин давтаж яриад яах юм. Тэ одоо гэдэг сэтлэр мод гэдгийг хийгээд тэгээд энэ нэг юм утас одоо интернет талбарт тэ гаргаад тэг өнөөдөр хүртэл явж байгаа. Тэгээд одоо гарч байгаа нь болд гараад байгаа болохоос цаана одоо том баг зөв зүйлийг мод болгочих гэсэн чиглэлийн одоо баг хамт олон сайн дурын иргэд тэ туслах дэмжлэг хүмүүс байгаад байгаа. Тэгээд яг то урд нь гараад байгаа чинь энэ нөхөр гэж бодоод байгаа шүү дээ. Яг нөгөө бас би биш бид гэсэн хамтын хүчирлийн чинь өөрчлөлтийг бий болгоно л доо. Одоо сая цэнтэйгээ дөнгөж ингээл уулзаал байлаа шууд эхлээл сууж гин. Өчтөр шөнөөргөө ингэж давхиж байгаа жороо маань трактор барьж байгаа л давхиад ирлээ шүү дээ гэл. Ерөөсөө чиний амьдралыг би анзаархад яг л танилцсан цагаас хойш мөнгөний боцолж идэх хүн байхгүй чи. Хоёулаа чин таарна мэдлэн услан тэгэл хаяа нэг гэрээр орж гардаг байсан. Гэртээ өрчлөж модыг нэвтрүүлсэн байсан шүү дээ. Тийм л дээ. Тийм шүү дээ. Бүр ингэ тэгээ би яг ийм нэг өрмөц өгөгдөлтэй хүн байна. Нөгөө нэг зүгээр сухах хөстгөө. Явж юм бүтээн байгуулалт хийх, өөрчлөлт хийх хэвчдэг хүмүүс байдаг. Зарим нэг төрлийн хүмүүс бол амаараа ингээд өөрчлөлт хийгээд суугаад идэг. Тэгэхээр чи бол явж ингэж бодитоор нүдэнд харуулдаг хүн. Яг тэгээд жижиг сажиг л нэг гарт үзэгдэж нүдэнд баригдаж жижиг зүйлдэл үзүүлж байгаа юм л та. Тэрнээс одоо юу гэдэг те. Нэг орцны хогийн сав хотын сандалт гэдэгтэй адилхан жижиг харагдаж байгаа. Хинт ч нэг илэрхий юм дээр л одоо харуулж хичээж байгаа гэсэн. Юм баг гэхгүй. Яг сая миний хэлсэнчлэн нэг хэсэг нь очиод тэр нэг автобусны буудлыг буудаад угаач юмс гэж бодоод яриа суугаад байгаа. Очихгүй л байгаа байхгүй гол нь. Хийхгүй л байгаа байхгүй юу. Тэгээд тэр ямар хурдан хугацаанд ямар том үр дүн гарч байгааг би анзаарсан тэн дээрээс. Тэгэхээр энэ бол зүгээр сэтгэл байвал бид нар хандлагаа өөрчилж чадвал маш том боломжууд байна. Мань хүн жоохон хүчгүүдэд байдаг юм уу би зүгээр дотроо жоохон харуулт өрж ирсэн. За ингээд нэвтрүүлэг хийгээд контент хийгээд өрхий явахад дүүрэг хороо ч юм уу те Улаанбаатарын зүгээс хотын зүгээс ч юм хамтраад нэг юм дээр ажил хийдэрсэн санах саналаа ажиллагаа дээр орж ирж ивэ. За яг учиргүй том ч юу юм. Гэхдээ зүгээр мерсэрийн тэнттэй одоо
чиглэлийнхаа дагуу гэмтгэр зурсан сэргийлэл зөвлөлч гэдэг юм уу те эрдийн хурлын манайх яг ийм ажил хийж байгаа ингээд орж ийн. За эсвэл заримдаа минут нүсэл тавина л да. Үүшээ яг ийм ажил хийх гэсэн юм а танах хамтраад оролцож тэгэхгүй бол хийцний дараа танахыг муулах гэдэг нь штэ ч гэдэг юм уу те. Янз юм орон гэхдээ учиргүй их тэр урт хугацаанд томор дэмжсэн тусалцаачд юу аах вэ? Гэхдээ бид нар бас тгийж нэг хахтар хүсээгүй. Тэгээ яг зүгээр хүмүүст хилдэггүй нэг цогоо хэдэн зарчим байдیں۔ Тэгээ тэрнээсээ болоод магадгүй өөрчлөгч хүмүүст арай хүч дутаад бяр дутаад байгаа юм уу гэсэн бодол байдаг ч магадгүй. Бид нар одоо юу гэдэг юм? Аливаа нэг сэдвийн ч гэдэг юм уу те хүний ч гэдэг юм уу мууг нь мэдсэн ч гэсэн одоо дүүрсэн чимээгүй л байж те муулаад муу зөндөө юм нийгмээр хар юм багт. Шар мэдтэй багт харлуулаад яах вэ? Одоо учиргүй сайн нь мэдсэн ч гэсэн одоо улс төрч яриулаа л те нэг мөнгөөр өнгөөс оруулаад яах вэ? За тэгээд одоо яаж өөршөр нэхүүлж одоо бүсэ чангалсан ч гэсэн нэг тийм те нэг архитарс рекламдахгүй баядаач гэдэг юм уу те ингээ яриад байх юм бол хэдхэн зарчим байдаг. Тэгэхээр тэр нэг жижигхэн араанда жаажнаад байгаа болохоор магадгүй гэж харагдаж магадгүй. Тий. Бас ингээд хүний хийсэн бүтээсэн юм ч манайхан өөр юм болгож ярих дуртай. Би бас тэгэл нөгөө нэг хамтарж байгаа нэртэй ингээд л манай наам зам манай баг хамтлал ингээд бас залуучуудын ингээд гоё үйл санааг ингээд сэвтүүлчих гэж дотроо зүгээр битүүхэн бас болгоомжил зүгээр төрж ирсэн. Хүмүүсийн ирж байгаа ямар гоё эрг үгнүүд байна, комментүүд байна. Одоо өөр дөр чинь ингээд хэлснээс хойш үйл ажиллагаа. Ер нь хэдийн хугацаанаас эхэллээ чинь. Яг ингээд нэг падлит ковидын үрлэгсэн шүү дээ. Тэгсэн. Нэг гоё нэвтрүүлэг яваал явах гэжсэн чинь хамаг юм зогсоод онлайн хэлбэрээр шилжсэн шүү дээ. Тэгсэн. Тий, яг гоё гэвэл мэдээж одоо хүмүүсийн хэлсэн гоё үг бас хандж байгаа хандлага, янз бүрийн дэмжлэг тусалцаа тийм дээр л явж байгаа шүү дээ, тий. Тэрнээс ингээд одоо дэлгэцэн дээр гаргаж байхдаа их л гоё гаргаж байгаа шүү дээ. Бидний ямар сандаа видео ихтэй хүй наатгаж одоо хэцүү цаад тэгээ тогоонтыг нь харуулах юм бол хийн ч дөөрэ авахгүй. Айгүй амар харагдуулахгүй болохгүй гэд ингээ хийдэг. Тэрний цаана хин хийж бүтээж ийн гэхээр нөгөө нэг тусалж байгаа, дэмжиж байгаа инженер, найз нөхөд одоо дэмжлэг тусалцаа өгчтэй. Танилтал одоо юу байдیں۔ Тэ за тэгэл манай багийнхан ч гэдэг юм уу те зөндөө олон хүмүүс тусалж байгаа. Тэгээд тэрний чинь цаана яг юу ч одоо яг сайн үг хэлж байгаатай адилхан буцаал гомдсон эсвэл те буруу зүгээр ойлгосон хүмүүс бас зөндөлтөө. Тийм. Ер нь зөвлөд хэдий баг олнолоор ажиллаж байгаа ч гэсэн аав хүү найз нөхдөр хамтраад хийчих боломжтой гэсэн санааг айгуу өгöd байгаа байхгүй юу. Та ингээд ингэчүүд эн чинь юм байсан гэхээр энийг яагаад нэр мэддэггүй юм. Мэдсээр ээж хийдэгчгүй байсан юм гээд айгуу том сэтлүүд өгöd байгаа нь чухал. Одоо яг тэ нэг Монголын маргааш дуусахгүй гэж үгээдэг шиг за болд нэг юм хийцэн байсан гэж би хадгалаад авчихсан. За маргаашаас олъё гэж ил ирэх сараас олъё гэж. За ирэх жилээс гээд маргааш гэж айгуу хойшин тавьдаг. Тэг яг нөгөө залууны хувьд нэлээ юм хүчтэй юм нүдэнд харагдаад тахаар эхнэрүүч гэсэн заадуулж мэдрэмжтэй шүү дээ. Энэ хүн ингээд байхад чи хажуудгаа ямар ингээд энэ дээр гэр бүлийн үнийн бас нөлөөл байгаа. Танаа бас нэлээ юм дэмждэг байх гэж би ойлгодог. Тэр хүний дэмжлэг байхгүй л тэгээд байхгүй шүү дээ. Нэг нөгөө эсрэг талаараа бас хүмүүс одоо юм хийж байгаа харагдаад байгаа бол гэрт нэг юу лээ загсчсан юм усгүй гэдэг шиг. Гэртээ бол бас гөөмж хамлалттай шүү дээ. Тэгнэ. Адаглал цуслан дээр ганц сарвч өрчих гал хіднэл болж байгаа юм те. Манай хүн бол тэгэр хөдөөгаад явчихдаг. Ядарч нэг ийм барьчихгүй гэхээр нөгөөт нь над гологдоод байгаа шүү дээ. Би ийм хийчихвэл өдөрт нь барьчих те. Өөр юм хийх гэж гэдэг юм те. Нэг том юм бодоод идсэн мөртлөө өөр дээр хоосон ч гэдэг юм те. Гих мишлийн юм зөндөө байна л да. Тий. Яг тэрийг босгочих гэхээр энэ арай жуултаа арай гоё юм хийх стал dag. Бид нэг тарих нэг давц итгээд идэх. Эхнэр бас тэгж би ч одоо элсний харьцаг нэг нэттэй дөрвөн банц холбоол ингээ хадаад тавьчихлаа. Уулын сөхөгдөг сандалтай ингээ санаа нь бол энэ талтаа нар харахад ингэн мэгнэгээ бодчиход байсан. Тэгээд өглөөс аргаад өнгөрсөн жил дөрвөн банц холбоод одоогоор төр хадчихлаа. Саксны дандаа мал бабак байдаг. Яг тиймэрхүү байдлаар одоо яг хойд ахуудаа бол яг адилхан. Бүгд бүх хүмүүстэй. Наана зүгээр алаад игээд энэ 6 сарын 1-ээс алийг гэлж байгаа мал би тэгсэл байгаа л да бас. Ямарсан дэ манай хүн тэгж байгаа шүү дээ. Гэхдээ чи тэр одоо янз бүрийн зэгцлэг яах вэ? Гэр орныхаа ямиг л зэгцэлж гэлээ. Гэдэг маягаар Монгол залуучууд өөр чинь яаж ажиллаж байна сүүлийн үед бүтээлч тал дээр. За одоо биднийг бол нөгөө угдах байхад те залах уу ажил муу удаан гарын дүү муутай гэж ярьдаг байсан. Сэтгэхгүй шин юм санаачлахгүй ингээл. Одоо нэг залуучууд яг өөрөөснүүдээр харахад бас хэр өөрчлөлттэй байна, хэр итвэх санаачлагтай байдгийг сэтгэн бодож гин үү, хурд хүч хамтрын ахаа энд чинь туслая гэсэн юм үзэл бодол харагдаж байна. Мэдээж сайн тал их байгаа.
Хэвээ аль талаас нь харах уу гэдэг шиг те мэдээж одоо үзэж байгаа харж байгаа мэдээлэл авж байгаа орчин нөхцөл бол гоё болохоор мундаг залуучууд байна. Би энэ дээр яг зөвхөн нөгөө талаас нь ярьчих гэвэл миний хувийн бодол тоо Монгол орн минь нэг цаанаасаа өгдсөн нэг юм өгдөл шүү дээ. Байршлын хувьд, цагаагаарын хувьд дэлхийн 2 атомны дунд байна тий. Тэгэхээр ч миний бол Монгол залуучууд Монгол хүн болвол тайван суух тий. Эсвэл нэг юм зүгээр нэг амралтанд байгаа юм шиг ажиллаж амьдрах боломжгүй гэж байлгаад байгаа байхгүй. Магадгүй тэр одоо технологи хөгжсөн нийтээрээ дэлхийн технараа нэг тийм гоё амралтанд байгаа юм шиг эсвэл тав тухайг янз янз юм гэдэг нэг мөрчлөж байна л да. Тэгвэл бид хэд чинь бол магадгүй 800 жилийн өмнө Тэмүүжин өвөөд байсан тий нэг баг насных нь өгдөл яг одоо байгаа үстэй тий. Тэгэхээр бол тэгж амарч суух эсвэл их тайван байх ч гэдэг юм уу тий. Нэг одоо болж штэ. Амьдрал болоод байгаа юм шиг санагдах тийм нөхцөл бол байхгүй юм шиг санагдаж байна. Тэгээ тэрийг одоо гаргаад хүүхдүүдтэй юм эсвэл хилээдэж болохгүй штэ тий. Тиймэрхүү зүйл ажил за мэдээж мундаг явж байгаа залуучууд байгаа. Залуучууд айгүйх хамдан юм ярина гоё байна хаа яах вэ хүү гэж ярина болж байна тий. Тийм хоёр талтай л та. Нэг хэсэг нь бол хөдөлгөөнд орно, нэг хэсэг нь бол одоо заах бусд нь хийчтэй юм чинь тий. Тэгээд би тэрийг хэрэглээд та нөгөө сөөх юм өгч би тэгээд левтерээс орчих гэсэн зарчвал яваад байгаа шүү дээ. Амьдрал юу лээ? Нэг л амьдрахын хэмчиндээ гэж ярьдаг шээ. Гэхдээ тэр чинь аль талаас нь хэрэгжүүлж болж байгаа юм тий. Тэгж байна. Завгүй буцлаад ээж болно. Бас тэгж болно. Тий. Хоёр зам байгаа шээ. Тэг гэдэг шиг л тий. Яг одоо зүгээр би хөнгөн сул асуулт шүү. Зүгээр Улаанбаатарын зохирч ингээд одоо бид нар ямар улс төрийн намын талаар бид мэдэхгүй шүү дээ. Янз бүрийн байдлаар солигдчихлээ л да. За энэ бол олон шалтгаалдаг баг. Улаанбаатарын зохирчаар таны зүгээр 7 хоног ингээд төр томлё гэдэг ингээд нэг санал тавиад томилгоо ирлээ гэж бодъё. Юун төрөнд бас нэг энэ яг Улаанбаатар хотод нэг өөрчлөлт хийчих юм амархан боломжтой зүйлийг та юуг олж харддаг. Нэг 7 хоногийн хугацаа л баг баг та ерөнхийлөгч байсан бол зөвхөн бичүүлдэг шүү дээ. Тэр шиг тий. Гэхдээ зүгээр ёстой хамгийн түрүүнд бол хүн болгоныг л оролцох боломжоор л яг яах юм чи одоо юу гэдэг тий. Одоо юу чадна түүгээрээ оролцоосоо ч гэдэг юм уу. Бид одоо яг өнөөдрийн байдлаар нэг иргэний оролцоо гэдэг үг байдаг шүү дээ. Мэдгүй хүн байхгүй. Тэгсэн мөртлөө бас мэддэг хүн байхгүй ч юм хэрэгжүүлдэг хүн байхгүй. Тэгэхээр хүн болгоныг л чадхаараа оролцох боломжийг л яаж нөхцөл байдал хангах юм те яад эсвэл сэтэлжүүлэх юм уу сургах юм уу эсвэл яах юм тэрүүгээр л хангахгүй бол та анзаарч байна ингээд сүүл бүр их нэмэгдчихлээ. Орой мэдээ харангууд эсвэл сошиал суваг веб одоо мэдээллийн сайтуудыг харахаар жоохон байхад их харагддаг үстэй одоо баг худлаар 190% нь дандаа төрийн мэдээлэл байгаа. Тийм байна. Тим дарга инглээ, тим дарга ийм бодож байна, тим дарга ийм хийж байгаа юм байна. Томцгүй үнэтэй болчихлоо. Яг бидний бахгүй амьдрал байхгүй үстэй. Тэр тим бизнес тэр залуу ингэсэн чинь ийм шинэ нэвтрүүлжээ, тим залуу бизнест баллаад байна, тим залуу гадагшаа гарцсан байна. Тэдний гэр бүлийн юм шин санаачилж байдаг тийм. Тэгээд тим залуу одоо гадагшаа гарсан туршлагаа, гаднаас гадна бизнесийн туршлагаа ингэж хуваалцчээ гэдэг мэдээлэл бүр баг ганц байхгүй болчихлоо шүү. Тийм биш хэрнэ. Дандаа за эхлээл томоос эхлэн шүү дээ. Нэгдүгээр одоо тий. Ерөнхийлөгчөөсөө ахуулаад сайд их хурал тэгэл доошоо нийслэл дарга хүртэл ирж байгаа юм шүү. Тэгээд хамгийн сүүлд дүүргийн мэдээлэл яваал мэдээлэл дуусаал хороор ороод. Тэгээд донгосч байгаа юм шүү нэрээ төлөөч. Бидний амьдрч яг тийм хүнд яваад байгаа шүү дээ. Хүүхэд нэрээ ингээд бодсон чинь хүүхэд баг залуусан чинь улс төр болон бусад энэ гадны мэдээлэл маш богинохон хугацаанд ойлгохгүй бид нар тэгмэл хэмжээнд байсан шүү дээ. Одоо бүр нүдж байгаа юм байна шүү дээ. Баг гэрээс дэш байх шүү тий. Тийм би одоо тоолж үзье гэж боддог. Ийм олон даргын нэр мэддэг ч билүү гэлөө гэж бодоо сууж байна би. Тий. Орон нутагт бол баг энэ ерөнхийлөгчийн ерөнхий сайд гэдэг нэрийг мэдэхгүй л хөдөлмөрлж идэг байсан шүү дээ. Тий. Уулнач бол 4 жил сонгуулиар чинь 21 онд буужнахта 4 жил бид нар чих амар нүд тий. Нүд чих амар ажиллаа хийгээд бизнесээ хийгээд одоо юу гэдэг тий. Юма хий гэсэн чинь 4 жил завгүй болчихж байгаа шүү дээ. Тэгээд л дараагийн залгахчих шин. Тий. Тэгэхээр тэр яг тэр мэдээллүүд чинь маргааш гэж магадгүй хэрэггүй шүү дээ. Өнөөдөр ч хэрэггүй ч магадгүй тэр харин таны миний юу хийж байгаа тэг энгийн хүмүүс юу хийж байгаа юугаараа магадгүй нийгэмдээ оролцох юм би үүндээ тусдаа дэнтэй байх юм гэдэг нь илүү чухал юм уу гэж бодоод шүү дээ. Тийм байна. Эх орны хөгжил цэцгэлт
гэдэг чинь сая миний асуудаг тэр Улаанбаатар хотын зэрэгчийг 7 хоног та гүйцэтгүүлэхэд хүмүүхний оролцоо гэдэг чинь л хэрэг байхгүй. Иргэн бүхний оролцоо. Орцондох нь орцондоо сэтгэлтэй хандъя, хашаанд гудамжиндаа сэтгэлтэй хандъя, дараа хашаан дотроо гэр дотроо гэдэг ингээд иргэн хүн сэтгэл зүйн хандлагаа өөрчилчихэл нийгэмд гараад мэдээ тамхины шанислахгүй, хандуу шүлсээ аяхгүй. Тэгээд би бас өөр дөр бодож байгаа. За би ч гэдэг нийгэмд юугаар оролцдог лээ. Манай хүүхдүүд ч гэдэг юм аа, найз нөхд маань юу яаж оролцож чинь хараад исэн чинь бас л миний бодол шүү. Ер нь багаасаа ер нь жоохон тийм оролцохдоо тааруу байцсан болоо гэж бодож байгаа байхгүй. Тэгээд тэр нь одоо хүртэл ингэ явцсан. Жишээлбэл нэг ангийн хүүхдүүд 30 за 50 хүүхэд ч гэдэг юм те. Өглөө сургууль дээр ирэхдээ нэг тэр авах гэж л ирж байгаа шүү дээ. Одоо эрдэм ном ч юм уу юу гэдэг те. Тэрнээс нэг хүүхэд зогсоо чи ангидаа юугаар оролцдгийг гэвэл магадгүй хариулж чадахгүй ч юм уу те. Би самбараа арчдаг. Би энэ яг одоо сургуулийнхаа ангийнхаа цэцэгнүүдийг би одоо эсвэл би одоо ариун цэврийн гэдэг би багш ингээд оролцдог юм тааруу те. Тэгээд багасаа л нэг юм тийм нэг юм оролцож өгдөг биш авдаг болсон болохоор тэр нэг итгэн бүр сулгарч тийм биш цаагаар оролцоо байхгүй би ингэж ард урамшуул шагналд байхгүй ч нэг үлэмжээ мэдэрдэггүй байна л да. Одоо ажил дээр энэ нэг жоохон квадратор биш цэцгийн дарга байхгүй юу болж шүү дээ. Хэдэн цэцгээс янз юм боллоо шүү дээ. Маргааш 5 дахь өдөр би амрах учраас усчаад явна, 2 өдөр амарчаад ирнэ, 1 өдөр услана. Чадах ядаж 1-2 ямаа яг чийсний хийчих хэрэгтэй. Үгүй харин. Тэгээ бидний мэдээж авах бай тэр том шийдлүүд бол мэдээж шийдлээ хүлээгээл одоо хийх ёстой хүмүүс нэг ёстой. Зөвхөн бидний иргэд зүгээр энгийн хүмүүс биднэрт хийж чадах юм зөндөө байгаа байхгүй тий. Зөвхөн та төсөөлөл үзтээ. Хотод нэг сая 500 мянган хүн амьдарч байгаа гэж байгаа тий. Нэг хүн өдөрт 3 хүндэл нэг юм гарсан хаалга бариад өгчдөг тий. Эсвэл зам дээр явж бол одоо юу гэдэг зам тавиад өгчдөг. Лифтэнд төрүүлж оронгот нэг хүн гүйж гарангууд ингээд тэг хүлээчих юм болвол тэр чадна үсэ та? Чадлагүй яах. Хинч чадна тий. Тэгэхээр сая 500 мянгаыг тэр 3 сая үйлдэлээр үржүүлчих юм бол миний өгж байгаа юм 3хан байхгүй өдөрт. Буцаага сая 500 мянган хүний 3-ыг авах хайрын хотод амьдрын үстэй Улаанбаатар хот чинь. Янз байгаа шүү дээ. Тэгээ бүгд нэр олон чадах юм байгаа байхгүй. Наазах юм. Тийм гэдэг юмнаас л хүмүүсийг оролцуулчих юм бол тэггүй бол хотын дараа ганц хүнээрээ бол 2 хөл 2 гар тэгээд нэг толгой шүү дээ. Хаана хөрөлцгөө. Тийм. Харилцаа хандлага. Тийм. Тэгэхээр би биэнд хайрыг аваад хайрыг түгээл үйлчилж шүү дээ. Бүтэн тойрог үүсэж хайрын тойрог үүснэ. Тийм. Би биш та. Бялуур шүү хайранд. Би биш та. Та би гэдэг ингээд зарчмын үед яг ер нь бол хандлага нөлөөлдөг. Хоёулаац нэг оцох тас хөөрхөлдөө манай орс те. Айгуу сайн мэдлдэг биентэйгээ харилцаасаа манай суухийн үйлчлэгч нар те мундаг тийм байсан шүү. Тэр одоо хуучин хөршийн холбоо гэдэг үс. Тэгээ одоо янз янзын гоё community те ингээл энэ дундас чи ядаж хадгалаад нөгөө нэг яриад байдаг гэр бүлийн өвчргээл янз янзын эсвэл бусын энэ хамгаалыг гэдэг юмуд чинь багасчдаг гэдэг. Үнэн. Тий. Гал аюул байна. Усны аюул байна. Орон сууцсан ч орц гарц хэрэг байгаа байлаа. Машин дээр ирэх хугацаа алдна. Хөршөө мэддэг байх нь л том хамгаалт болж байгаа шүү. Тэнд хүүхэд үлээд байна. Энд ихнэр нь орлоод байна. Юу болов? Болов гэдэг чинь хөршийн хамгаалт асар том байсан учраас бид нар хүмүүжлийн хувьд баг онсондоо айгүй аюулгүй орчин төссөн юм санагдаад байна шүү дээ. Хинээч ах ихч аав ээж хамгаалдаг өмөрдөг. Бас хариуцлага шаарддаг. Ягаад хог хаяв? Тийм. Ягаад энэ хан дээр калар зураас гаргасан байна? Одоо яг арч. Гэлтэй. Тийм байлээ. Тэгээд тэгэхээр чи уул ингийн бооз. Ингээ. Болд ямар өнгөн дуртай? Ямар өнгөн дөө? Би ховсоод байгаа юм. Багтаас тэ гүн синхрон дуртай байсан чи одоо нэг жоохон янз янз хүн болгон таалагддаг ч юм уу те. Хүний анхаарал татахгүй өнгөн дуртай болоод. Өөрчлөгдөв юм шүү. Харин өөрчлөгдөв. Би синхрон дуртай байсан. Хүнтэй суугаад ногоон өнгөн дуртай болсон. Оо тийм. Октодоо дагаа ягаан өнгөр орцсон. Нэрээ би одоо яг эхнэрийг дагаад тийм ногоон усан өнгөнд дуртай. Бидний өнгө хоолны эхнэрийнх нь болж өөрчлөгдөв юм шиг л. Солигдоод эхнэрүүд амар нөлөөлж байгаа. Тийм нөлөөлж байгаа байсан. Тэгэхээр бид нар бас өөрөө юугаараа нөгөө ухдаг хатдаг чаддгаараа бусад нөлөөлөх байхгүй. Цуслан ч гэсэн яг тийм юм байлээ. Анх цуслантай олцоод би догчлтын шүү дээ өөрхий. Харандаа хашаа хийгээд боророгоо зураад явган замаа тавиад тэгээд хөршөд залуучууд над дээр бас ганцаахаа цуслан дээр хүмүүс амрах гэж иртээ та маш ядаргаатай байна. Эхнэр бүр өглөө хар өрөө өглөөл босгож байна намайг. Хадам ээж хүртэл одоо өглөөд босчих. Хар тэр ганцаа ах чинь пад харах хүн тэнд бүндгнээд байна гэж. Нөлөөлчт юм билээ. Цуслан мосн ч одоо тэр чигээр уулна ёстой хамтаа амьдрал байх хэрэгтэй шүү дээ. Манай том хүү ямарч хэлж ирсэн. Жохон байсан юм аа гэсэн чинь
аваа манай гэр ажиллаж амрах юм те. Яг ихний 5 өдөр бодож байгаа ш. Дотроо бодоол байгаа ш. За тэрийг ингэж энийг ингэж гэл. Байр би одоо бас туслантаа хүн чинь нэгдэг үстэй. Туслантаа болоод амрыг заахан идэж гол хөвтөл гэдэг. Би бас одоо туслантаа болоод манай хэд нэлээд жил болж байна. Нэг ч бүтэн амарч үзээгүй байна. Одоогоор бол манай худих бас тийм би анзаардаг байсан. Анх манай түргэн болж ирэхэд энэ залуу ингэж ажиллаж хөдөлмөрлж байсан. Одоо ч гэсэн ингээд 20 жил мөнгөний оволцоотой айл. Бүр тийм нэг хүмүүс байх юм. Гэхдээ тэр гоё юм аа нэг харахад ингээд үр хөвгтүүд нь хилүүлтгүй ингээд яач тийм байна. Өвлөгдчих тийм шүү. Хөнгүүд нөхөлд орохдоо лаптирк бах барьсан аавынхаа машиныг тойроод өөр юм дээр ингэж мэгсэн зогсож байсан. Одоо тэгээ айгүй техник сэтгэлгээтэй ихтэй сургуулиудсан тэгж мэрэгчлээ сонгоод үр дүнгээ үзээ явчих. Тэр дотор миний бодлоор маш чухал баг бүх юм байгаад ингэж хараад харж байгаа юм. Жишээлбэл гадна бол их гоё нэр өгсөн байгаа юм л да. Бид нар ч нийтээрээ тийм биш болохоор тэгэл магадгүй зарим хүмүүс дадлагдж байгаа нэг чавганцсан нөхөр тэг өглөөсөөл ингэж яах ингэ тоос бужнуулаад тэгэл гадна ч юм бол би ийм дуртай штэ нэг ийм хийдэг гэдэг юм харуулгангууд төгөлөд тэгээд байхгүй. Наа чи өстө ашигтай хобби штэ тий. Ашигтай хобби гэж байгаа байхгүй тий. гэж нэрлээ. Тэгээд саяхан бид нар Ярамгийн 41 дугаар сургууль дээр дугуйга засаад одоо зундаа өөрөө засдаг болёо гэдэг тийм. Тий. Манай найз гаднаас ирээд сайн дур ажил хийгээд нэг анги дээр хичээл дээр хөдөлмөрийн хичээл дээр бүх эвдэрхий дугуйнуудаа аваад иргээд. Тэгээд засдаг нэг юм ажил хийхгүй. Тэгсэн чинь тэнд нэг 2-3 хүүхдүүд өстө ялгарч байна. Нэг охин байна, нэг хоёр байна, хүү байна. Тэгээд би асуухгүй. Чи яасан мундаг яриулна шүү дээ, тий. Тэгсэн чинь нөхөр хэлж чинь. Нөхдөө өө тий манай аавтай би одоо хамт машин засдаг л гин хөдөө явахтаар би майхангаа барьдаг л гин аавт ээжтэй ингэдэг л гээд ингээд тэр нэг юм хамтын юм дотор ч нь л маш олон юм. Тэгээд чинь өөрөө шинжлэх ухаан дээрч бизнес дээрч харилцаан дээр бүгд гараа авчиж байгаа. Аль салбарт өртний хэрэг бол. Тийм. Нэрөөсөө нэг хүнийг хараад хүлээгээд нэшүр эргүүлж чадахгүй зогсохгүй шүү дээ. Мод ихлээд удааг байхад хамгийн зоригтой, хамгийн бас өсөр их хөч хөдөлмөр орсон, хөрөнгө шингэсэн ийм контент яаж бүтчихэ. Бас нэг өвлийн дулаал молоолхтой хийсэнтэй таад хийсэн башин гэтэргээд би тэрийг өснө нэлээд өсөр болно гэж харж ирсэн. Тэрнээс төсөр юм байж магадгүй. Одоо бас хөдөө нутгийн зам дээр та нараас нэлээд ажил хийсэн шүү дээ. Тэгэхээр энэ удирдлагын хувьд болоод хүмүүсийн нэг жоохон хүч шавхсан тий бас эргэлзээ төөрсөн. Одоо сантрах үе тохиолсон тийм яг нэг юу байна уу? Тийм байлгүй баг. Тэгээд бас л нөгөө нэг олон хүний өвчээр л даваа шүү дээ. Нэгдүгürt нь манай өөрсдийн баг хамт олон байна. 30 хүрээгүй 24 5 6-аатай хамгийн дээдлэн залуучууд бол ингээл амьдрал яг энэ юм шиг л орж байгаа шүү дээ. Тэр хүмүүсийн хамгийн нэгдүгürt нь хоёрдугаарт нь одоо Монгол Улсын зөвлөх инженер одоо юу гэдэг тэр хүч бололцоо одоо хамт олон бүгдөө дайрж байгаа болохоор юм уу дайрж байгаа. Ийм хүмүүс байгаа штэ гэж бодвол дайрж байгаа байхгүй. Тэгэхээр түрүүний хэлдгээс эхлэх юм бол тэр бид нэр утаатай холбоотой тийм утааг ингээд багасч болж штэ. Хаа байсан тэр хожингэлтэй тий баян ушуу толгойт хойдлон тэр өндөр уулан дээр чинь хизээш дулаан очихгүй, цэвэр бөхөр очихгүй. Тэр энийг ингээд явуучих юм бол Улаанбаатар хамгийн гоё хэсэг утаагүй болж болох нэ гэдэг сэтэл өгөх гээд манай Хабридийн Батэрдэн Пассив Гамбаах гэл ингээд зөндөө олон улсууд хамтраад Монгол Улсын телевизээр баг 20 удаагийн шууд нэвтрүүлэгтэй. Тэгээ шууд нэвтрүүлэгч зүгээр ингээд бид хоёр шиг ярихгүй шүү дээ. Юм хийж үзвэл хадаасаад нь ёо ёстой явдалтай тий. Үз таарсан бүлгэн байшин мөрсөн шүү дээ. Дуусаг үлдээ. Жоох үлдээд тэр бар дууссан тайлхаа. Мундаг том шийдэл болсон тий. Тий яг хүмүүст үзүүлээд яг хүмүүс нэглээ юм авсан байх. Хийсэн хүмүүстэй жоох халгаатай байсан. Тийм баг. Тэг нэг юм хийж байгаа жоох дуусаг үлдчихсэн. Хамт байж байгаа ч дуусчихгүй. Тэгээ нөө эн чинь юм дутуу штэ гэдэг нэг юм зүгээр энгийн ч гэсэн нэг соусны хувьд өртөө нэг үлдчихдэг шүү дээ. Тийм үед юм үлдсэн. Тэгтээ бол яг нэг бүтээлч үйл ажиллагаа бол болсон. За тэгээд тэр яг тэр дундуур чинь багшийн дээдийн 8-ыг нийтээ 10-ыг нийтээ уулзруу чинь хасах 10-20 градус байхад чинь 3 өдөр дулаалж байгаа л хүлэмж засаж байгаа л тэгсэн хүртэл бас юухгүй гэдэг юм аа. Нөө нэг замын хөдөлгөөн хаахгүй гэдэг. Бас зорчуулаад хийсэн. Зорчуулаад тий. Тэгээ шүн чин 40-50 залуучууд сайн дураараа тэндэг хүмүүс ирээл доош нь 10 см гисгэж байгаа шүү дээ. Гисгэхгүй бол шууд будчихвол халуун будаг хүйтэн одоо асфальтын дунд чинь хөлрөөд хүн дэрч нэг. Тэгээ тийм хийгээд. Тэгээ мессеж нь юу гэхээр
бүгдөө баруун зүнээр зорчих л да тий гэдэг мессежтэй. Тэр айгүй зөв шүү дээ. Одоо би гарцаар гарахтаа тэрийг л хэрэгжүүлэх гэж байгаа шүү дээ. Яг нөгөө танихгүй ч гэсэн учиргүй ингэчихгүй ч гэсэн нөгөө бид баруун гартлаа яриа шүү. Заадлын хүмүүс баруун гартлаа барина гэхэд нөгөө талын хүмүүс баруун гартлаа барихгүй яг эдээс тайнд орж байгаа өмсгөөдөөс тулаад байгаа байхгүй. Энэ чинь зүгээр яг хэрэгжүүлээд баруун гарын дүрмээрээ сурчих юм бол маш хөнгөө. Тэр ингэнэ бид нар ингээд тэр одоо баруун зүнээрээ зорчих, шатан дээр зай тавьчих ч юм уу гэдэг ийм дөрвч чад тэгээд гадны хүмүүс зөвлөхөр нийгмийн мундаг хүмүүс хэлж байгаа байхгүй. Болдоо наад чинь энгийн юм шиг боловч айгүй тийм тухтай мэдрэмж өгд юм аа. Тий. Тэгээ бид нар хийцэн ирнээ бас тайлбарлаж чадахгүй шүү дээ. Тэгсэн чинь тэгж дүүцүүлэх юм бол нэг юм танихгүй юм өрөөнд шал танихгүй хүмүүс дунд ингээ байж явах нэг мэдрэмж. Эсвэл тэр өрөөнд таньдаг таван найзтайгаа орох мэдрэмж өөр шүү дээ. Нэг юм тэр чинь гарцаар бөөнөрөө ингэж хамаагүй гарснаас яг ийм дөрөнд баригдаад ингээ гарна шүү дээ. Тэгэх юм бол их тухтай мэдрэмж авдаг гинэ. Би олонний нэг хэсэг те нэг юм таньдаг таван найзтайгаа танихгүй газар байгаа юм шиг гэд ингээ ярихаар айгу чухал байгаа. Одоо надад ч яг тийм тухтай мэдрэмж төрдөг юм. Тийм нэг аюулгүй байдал хангаад хоёрт би энийг яг биелүүлж байгаа гэсэн энэ үндэ урамшилт авдаг. Би зарим нэг хүнд ингээд ишидэлчхөө цаадлын хүмүүс баруун талаас ирнэ штэ тэр ингээд миний үгэнд ороод ингээд цогцоо би бүр ингээд итгэлтөрөө гоё болдог. А зарим нь ингээд муухан харчаад яг нөгөө төрсөн чигээр алах нь тэгэхэд би яг зам гарахтаа за энэ удаад энэ нэг сонссон юм чинь энэ дараа нь энэ залуу хэрэгжүүлж магадгүй ч гэдэг юм ингээд нэг араас залбираад байна шүү. Тех маягаар ингээд хов хүн 1 2 3 4 ингээд хэрэгжүүлээд за цуг яваага ингээд найз зөвхөн баруун талаа ирээд гарахад нэлийн баатарлагч тий чинь нийт 10 хүний 5 6 тэгээ гарахад улсын хүмүүс нь дагдаг юм хэлээ. Өөрөө ирэхгүй шууд тэр талд гарч бидний игнэнд ордог юм хэлээ. Яг тэр видео хийсний дараа нэг нэттэй юм. Яг тэр энд очиж зогсдог байхгүй. Гарцсан дээр очиж зогссон. Их нь үдцсэн юмээс ингээд зогсож ирсэн. Ингээд зогсож яг уртлын ус бүгд ханардаг гэсэн чинь өөрөөсөө ичээд. Гоё штэ. Тэгээд харцсан л байгаа байхгүй. Тэгэхээр ч бас үргээ гүсгцэн байгаа зү тий. Тэгээд бүгд ингэж ирсэн зөрхөр амир ив. Тийм штэ. Бие бариад бидний хүчнийг багаас нэг өөртөө ихтэй биш штэ тий. Шинэ хорцсон өнсгөрөө ичдэг тий. Тий. Тийм хүн чинь иччихэж байгаа байхгүй. Яг билээ осонгууд бас төдийлэн гүйст итгэхгүй байгаа шүү дээ. Ер нь гайгүй шүү. Бас би хит хитэн хотын төвийн бид нар машинтай яваад болохоор анзаараад байгаа ч гэдэг. Би энэ байдлыг хэрэгжиж гэнэ гэдэг ингээ анзаараад байгаа хөх гэдэг нэг шалгалт авч байгаа. Чиний ажлыг шалгаад байгаа юм шиг байна. Дажгүй байна. Зарим газар айгүй хөөрхөн төдөр зөрж байгаа харсан дээр харагдсан би тэгээд биччихдэг байжтэй гэдэг амжидгүй юм шүү. Чинь тухайн үед үнэн үү худлаа юу гэдэгт итгэхгүй байсараа бас хэрэгжүүлж байгаа юм байна. Тохиол мөсийн тэнд дээр харагдсан. Тэгээ би баярлсан. За энэ болд бас энэ сэтлэлийг өгдөл чухал байд юм байна. Тэгээ хүмүүс энийг хөвшүүлэх гэж явах уддаг юм байна. Манай монголчууд жоохон ууртаа хэрэгжүүлдэг юм байна гэж анзаарсан. Одоо бол инээс гэлж хитэр ингэж айгу аштайхан харагдаад л. Энд чинь нэг зүйл дээр яриад байгаа бол цаана зөндөө бол өөрчлөлтүүд байгаа шүү дээ. Тийм тэрний яг энэ дэр нэг Дангасрангуй их утгаатай нэг уулзчихсан чинь гоё үг хэлээ. Тэрнээс би нэлээ урам аваад. Хэлэхгүй. Ингээ юм янз юм хийх юм уу тэгээд дагаж дуурайдаг хүн чалга тий алтан байгууллага чалга төрийнх бол бүр алга гэхгүй. Тэгсэн чинь хүй болдоо. Чам дагахгүй штэ. Чи зүгээр сэтэл өгж байгаа хүмүүст урам өгж байгаа. Тэгэл болоо. Тэгээ наа хүмүүс чи мэдсэн байгаа. Тэр болох хийхгүй тэр хүмүүс чи яагаад багийн бодоод ин тий. Гэт тэгэхээр би нээрээ тийш штэ тий гэж бодож байсан. Тэгтээ чиний үйл хоногшуулж байгаа. Ягаад гэвэл сошиал хөгжсөн гар утастай гэхүү олон цагийг томч өнгөрөөдөг болсон. Энэ нь чи энэ сэтлийг өгчөж байгаа учраас дургу гүйлгээ явчаа. Гисэн ч бас заах нэг тогтоогод бас зүйц хэрэг болж байгаа харчиг ингэж хоногшуулаад байгаа байхгүй хүмүүс. Тэгэл өөрт нь биелээ олж штэ. Хоёр гэх юм бол ер нь 10 жилийн дараах Улаанбаатар хот төр зүрхийн хувьд бас дотоод зүрм журм соёлын хувьд өнгө үзмжийн хувьд ямар ч басан багасаа дотроо төсөөлж явдаг. Бидний амьдарч Улаанбаатар хот шүү дээ. Та хоёрээ. Яг байгаасаа гэж бодох ч яг ер нь 5 минут гуглдэхэд л тэ эсвэл за одоо чаача бид ч гэдэг юм. Юу ингээд хайхан гараад ирж байгаа шүү дээ. Яг л ийм байх хэвээр. Яагаад тэгэхээр яагаад хот байна гэхээр хүн байж байгаад хот болж байгаа. Олон хүн бөөгнөр ирэхээр хот болж байгаа. Хүн байгаа юм чинь хүний төлөө шийдлүүд эвтэйхэн байх хэвээр тий. Тэрнээс одоо хүн яавал одоо юухгүй явах вэ? Хүн яавал одоо төвгөө, аюулгүй одоо төвжирэхгүй явах вэ гэж бодохоос биш тий. Машинд зориулж болохгүй шүү дээ. Машинд одоо манайхан ч нэг машиндаа суучаад төвжирэхгүй тухай бодоод байна шүү дээ. Тэгж байна. Харин хүн яаж дулгаахан тогтоо
чөлөөтэй эвтэйхэн аюулгүй явах вэ гэд бодчих юм бол шийдэл нь тэгээд ороосоо гараад ирж байгаа үстэй. Тийм байна. Тий. Төвжилтэй хотод амьдрахгүй бид нар шалтгаалж байна. Тий. Хотод дотор магадгүй ядаж нэг тээврийн эрсэл юм ядаж нэг төвжирэхгүй эвтэйхэн шийдэл баймар байхгүй. Тэр нь автобус юм уу, алхах юм уу, дуу авах юм уу. Тэгэхгүй маань бүгдээр зогсож байдаг шүү дээ. Тэгж байна. Тийм. Гэдэгтэй адилхан бидний урд явж байгаа зөндөө хотууд байгаа. Тэгээд тэднийг л яаж явсан нэг ганцхан минут хайгаад харчихад 10 жилийн дараа бид нар ийм байх болно гэдэг үзмэрчиг хэлж болж байгаа байхгүй тий. Тийм. Би бас өнөөдрийн зүгээр байж байгаа хийгдэж байгаа ажлууд, хийж байгаа шийдлүүд нь яана энийг дахиад 10 жилийн дараа утгагүй болно доо нураандаач гэдэг юм уу тий. Ийм хүн харагдаж шүү дээ. Одоо том гүүрүүд, том байгууламжууд барьж байна. Тэр нь 1980-ад оны сүүлч 90-ад оны шийдлүүд шүү дээ. Том гүрнүүдийн бүтээ одоо үйлдвэрлэгч орнуудын. Тэгээд одоо нөгөөтгөө одоо нурааж байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Стокгольмд байсан бас хаач үлээ 2-3 жилийн өмнө одоо дүүцүүлгийн манай юу байхгүй скватын талбай байхгүй ийм тойроо 4 зам байгаа шүү дээ. Ийм 4 замд бүгдөө замыг хаацсан байна. Хаагаад тэрүүгээр хүмүүс алхдаг болцсон байна. Зөвхөн нийтийн тэр. Тэгээ бүр зам байсан газруудад ингээд сайхан гудамжны юм хүмүүс амардаг, зугаалдаг, хоолны газрууд ингээд юм амралтын цогцолж байгаа. Аюулгүй байдлыг хангацсан байна. Тэгж би амханда энэ үгээр чинь хаяагаад хаацсан юм бэ гэж монголоос тэгж байгаа шүү дээ. Үгүй чи хурдан яв хаяагаа хаацсан бэ гэж үгүй энийг ингээд машин явах болцсон. Тээврийн хэрэгсэл. Тийм тэгээд эхнийхэр бол гайхаж ямар ядаргатай хүний эрхчлөө. Харин эсрэгээрээ тэр газар чинь аз жаргалын газар болсон байхгүй. Тийм биш. Болдыгоо өнөөдөр бас олж уулзах завшаа олцсон дээр нэг зүйл тодруулъя. Нэг таны нэг нууцаар зохион бүтээн байгуулалтыг олж мэдсэн. Энэ нэг Happy Monster гэдэг нэг гоё үйл ажиллагаа болох гэдэг юм байна. Тэгээ гэр бүлийн фестивал. Тэгэд энэ талаар бас өөрөөс чи мэдээл авъя гэж бодсон юм. Үйл ажиллагаанд нь оролцож байгаа гэж би сонсоод өөрөөс олж авахгүй. Яг л чи бусад хүмүүс төр уран бүтээлээ хийвэрх үү одоо бусад өөрөө чаддаг юм хийх л ахalta. Би чамайг хамтарч ийн гэхээр тэнд тийм бүтээн байгуулалт талаас л хамтрах байх маань одоо хүнээс одоо дуурна гэж байхгүй саад чинь дуулна гэж байхгүй те гэж би зүгээр хардж байгаа байхгүй хардах хийхаа хүрээнд. Тэгээд энэ монстр Happy Monster ямар арга хэмжээ хизээ хаана болох ч байна. Та юун дээр нь бас голчлон энэ үйл ажиллагаанд оролцож байна. Яг өнөө маргааш сонинг үйл одоо энэ Happy Monster л байна те. Буюу 6 сарын 1 хүүхдийн баяраар чинь хүн болгон өстөө нэг хүүхдүүдээ аваад хайчихгүй гэдэг айл болгонд асуудал ирдэг шүү дээ. Тэгээд тэнд очингууд бидний үед очих газар ховорхон л байсан. Өнөөдөр одоо бас тийм их биш байна. Бас дээрэс нь бидний баг байхад нэг 10 жилийн өмнө хийлцэн шаар даарцын сумаар оноод баярлдаг байсан. Үе өнөөдөр баг хിവэрэ байчих гэдэг шүү дээ. Баг тийш. Тэгэхээр тэрийг арай өөрчлөх санаатай хамтарч оролцож байна. Ёстой таны хэлдгээр одоо цирк хийдэг нь цирк entertainment-аараа амтан хийдэг нь амтнаараа за хогийг ялгаж малгаад бүр тэрүүгээр амьдрал ахгүй бүр санаа болцсон гэдэг төрөл бүрийн мундаг хүмүүс энд цуглаад энэ арга хэмжээг хийж байгаа. Мань бүтийн хувьд бол ёстой нэг энийг ингэчүүл их айтайхан байсан да. Ийм видео хийгээд ийм үзүүлсэн чинь айгүй олон одоо сургууль цэцэрлэг хүүхдүүдээс манаа дээрээ ч гэсэн комент өрлөө. Одоо ирж исэн. Тэрийг бид нэр одоо үзмэр болгоо тавьчихаач гэдэг юм уу те. Тийм шүү. Жишээлбэл дахианы өндгийг, бүдэн шууны өндгийг бид нэр би хүүхэ анги дээр авчиад одоо анхаа гэд найзтайгаа тавихгүй. 14 хоног, нэг нь 21 хоног ингээд Экваторт дараад тэгээд тэр чинь үр хөврөлийн хурдан явж байгаа бол 7 хоногийн дараа зүрхэн цохлоод эхлэн ч нүд нь гараад ирнэ хүүхдүүд айгүй сонирхолтой байж. Тэгээд тэрийг видео болгоо тавьсан. Маш олон газраас ирж байгаа. Ялангуяа өдөө орнууд гэж. Тэгээд ямар бид ч нэг үндсэн ажил тэр биш юм цааш үргэлжлүүлээд явж чадахгүй видео бол үлдчихэж байгаа байхгүй. Хин нэг нь хийгээсэй гэж бодож байгаа уулна. Даанч нэг хийх хүн байхгүй манаа дэрэж яах юм мөнгөний төлөй гэдэг байгаа болохоос ингээ үлдсэн. Тэгсэн чинь хэд хоногийн өмнө Чикагогийн Америк нэгдсэн улс Чикагогийн шинжлэх ухааны музейд явж исэн чинь нэг давхрын нэг юм үзмэр дээр хүмүүс ингээ шаваал өрөлтөд байна. Дундуур нь ингээл баг зүсч ороод ингээ харсан чинь өндөг хагараад дэгдэг гарч байгаа. Би чинь зүгээр ёо энэ би чадсан штэ энийг бид нар хийж ирсэн штэ гэд. Тэр Америкийн одоо шинжлэх ухааны музей гэдэг чинь юу NASA байна тий одоо нисэх одоо тэр юу хиймэл торнодоо салхилах эргээл ийм газар бидний чаддаг өндгөн дээр хүмүүс шавж байхаар хүмүүс чинь үзмэр гэж болох юм байна. Тэгээ итгэл орчихгүй.
Тэгээд одоо манай амтныг хариуцж байгаа анхаа гээд манхаа мастер дээрэс нь яг тэр видеонд дэр оролцож хүүхдүүд өөрөө одоо нийгэмд оролцдог ажил хийж байгаа байхгүй. Тэр стефал дээр ирж байгаа хүүхдүүд өөрсдөө тайлагнаад өөрсдөө тайлбар хийгээд бараг 200-300 өндөг одоос дарцсан баг. Амар манд. Яг тэр 5 сарын 30-31 6 сарын 1 өдрүүдэд ингээд хагарах нь шүү дээ. Хүүхдүүд ингээд очиа үзэж байгаа нь. Эхнийх нь. Ямар гоё. Тэр нэг хоногоор нь тааруулж байгаа болохоор бараг ингээд цаг дараалал хагараад байгаа байхгүй. Тэгэхээр оцсон хүүхд болгон л дөнгөж одоо өндөг хагараад гарч ирж байгаа дэгдэхийг хараад харах нь шүү дээ. Гоё үсэ. Тэгэхээр үзмлэж болж байгаа шүү дээ. Өстө насаараа мартахгүй ярих юмтай болох нь шүү. Найз шин дугуй авсан биш. Тэгэхээр чи нэр тэгэд би тэнд нэг юм сошиал медиа юу анзаарсан л та. Нэг хаалга хийгдэд байна уу? Тий. Тэр манай ерөнхий зохион байгуулах санаачлагч Дашка гэдэг циркийн хандахгүй. Тэгээ мань хүн болохоор болдоо ингээд үйл ажиллагаа явахаар ингээл яваад орчдөг те. Ядаж нэг хүүхдүүд ингээ ордог штэ те дээшээ. Тийм штэ гоё. Айлж газар очиж. Айлж гарсан нэг ингээд ордог юм хаалга хийлтэй гэд. Наа ч өстой гоё санаа байна гэд. Тэгээ орлогын жил их л гоё юм бод. Мань бичиг биш штэ. Тэгээ ийм гоё ихээр нь Дашка ихтэй наата чинь юу яа. Өөр юмар хийчихээ. Тэгээд дундаа нийлж байгаад хийсэн санаа нь болохоор нэг та мэдэндээ пластик центр гэдэг гялруутыг хайлуулад одоо манайхан чих мундаг голцоо гэдэг болсон. Тэднэрт хэлээд та нар голцоогоо өгч наадхаач янз бүр баг нь хийж байгаа гаднаас нь таньдахын аргагүй цайз хашигаа хийчихээ гэдэг ингэсэн чинь лаггүй хаалга бүрдчихгүй. Бас эко. Ямхан зардал баг. Өсөр. Бас итгэжээс гээд нөгөөт нь яг эхлээд хаалга хийсэн бол гоё. Гэтэ тэр чинь тэгээ хийчихэж гайхамшигтай гоё хаалга болчихж байгаа юм тийм. Тэгээ сэтгцэн үү? Тий, гэдэг маяг. За тэгвэл энэ жил хүүхдүүд хаалгаар орох аав ээж байгаа. Хамгийн том хаалгаар орох нь шүү дээ. Улаанбаатарт байгаа. Тий. Гэхдээ ер нь тэгээд альч бид нар гадны дотны орнч тэр зоо парк болон бусад энэ фестивал хаалгаар орохол тэнд зураг хөргөө авахулах, тэнд гараа хөргөх, тэндээ дурсамж бүтээх тэр энэ айгу сэтгэл тод үлдсэн байт юм байлээ гэсэн нь. Манай оюуханы академи одоо гол одоо барьж байгаа зарчим тэр шүү дээ. Манайхан чинь монголчууд чинь оюуханы академи чинь гөөмөн гайхамшигтай амжилт үзүүлж шүү дээ. Тэрний гол үндсэн одоо цагаан толгой нь хүн чинь гайхахаараа тэ айхаараа ичгээрээ гэдэг юм сэтгэл хөдлөж шүү дээ. Урд нь үзөөг юм үзэхээрээ тэгээд торхины бор гадар гэдэг лөө тэ. Гэлс игээд компьютероор CVS хийж байгаа байхгүй. Сэвэлж байна. Мэдрэмж нь өснө. Тэгэхээр тим юм болох л орчныг бүрдүүлчихье гэсэн одоо гэж оролцож байна. Бүр онцлоод нэг юм хэлчихэд болохоор өчигдөр нөө трактор барьлаа гэсэн шүү дээ. Барих ч байхдаа барьж байгаа хүмүүсийг цай уух уу яах вэ чи ядарч чинь. Тэр чинь ажил шүү дээ. Гэдэг маяг райхлын би ахлаад хажуу талд нь моциклийн талбай, уралдааны талбай хийсэн. Тийм. Тэгээд тэн дээр одоо ялангуяа энэ Сурон ус хүүхдүүд айгүйх одоо ославар болж байна. Дээрээс нь боож хаасан. За тэгээд сахилгаан скутертэй дугуйтай гэдэг ингээд маагч ингээд хаагаал шүү дээ. Аргачгүй л байх л та. Орос гараад байгаа болохоор тий. Тэгээд ихтэй буцаагаад хүүхд байсан үе бодохоор үгүй бас нэг жоохон салхитуулаад авчмаар л шүү дээ. Дугуйгаж ийгээд октод нь гэсэн бас сундалчмаар л шүү дээ. Уулна. Тий. Бас шинэ юм сурсан юм аав ээждээ үзүүлмээр шүү дээ. Тий. Тэгээд нэг бид нар 16 лотоо үе бодохоор чинь энерги шүү дээ. Байдаг. Чаддаг юм үзүүлчмээр шүү дээ. Хараач мараагаад гоцоолгож гоцоолгоод хойд дугуйтай явчмаар байна. Тэгтээ тэгэхээр одоо аргагүй их одоо орос гараад байгаа болохоор хэцүү. Тэгэхээр уул нь бол сансар болдог бол тэр орчин нөхцөлийг бүрдүүлээд тэрийн хурдан яваад байгаа бол тэрийг хязгаарлаад. Гэхдээ нэг 20 км цагийн 10 км цагийн урттай аюулгүй зам дээр найз өхнөө бас жоохон сундлаад авчмаар л шүү дээ. Дуусамжтай гэдэг нэр шүү дээ. Аюулхандаа ярина шүү дээ заач. Тэгэхээр магадгүй зөв тийм орчин нөхцөл байхгүй болохоор том хүнд байдалтай. Тэгэхээр тэр юм орчин нөхцөлийг бүрдүүлэх ихний юм болов уу гэж бодоод хааж боох биш. Чи одоо моцикл унах гээд байгаа бол жижигхэн одоо экстрим юм хийх гээд байгаа бол дүрм журмаа бариад аюулгүйгаа өөрөө одоо хариуцаад бүрдүүлээд тэгээд энэ яг тооцоололтой юутай ийм зам дээр моциклийн зам байна гэж хийж тэгээд тэрийг яг манут бас хийгээгүй одоо монголчууд бүгдөө тань гавьяа тамирчин Монгол улсын гавьяа тамирчин олон улсын хэмжээний мастер Аз ТV авраг халиун болд гэдэг одоо залуу байна. Мундаг залуу байгаа шүү дээ. Домог басна. Тэр хүн ирж өөрийнхөө гараар хийж өгч нь хийлээ. Тэгээ тэрийг хараад хамтарч хилцэж байгаа гэж бодох чи их л үеиг шүү дээ. Тэр чи эргэлт хариалтын өндөр хурд бүх юма мэдж байгаа. Хандлахаас аавгаа дагаж мастер болсон шүү дээ. Удам дамжсан баг тэдний бүр. Тэгээд одоо энэ цагийн үеийнхаа
мундаг улсуудтай мөр зэрэгцээд ажиллаад амьдраад бас жоохон ойрхон үерхэд ингэж бодохоор чинь үеиг үзлээ тий. Би бас тэр энэ цагийн хүмүүсийн төлөөлөл тантай ингэ сууж байгаа нь бас самшаа бицтэй. Тавилан бицтэй гэдэг шиг баялаа. Урлаг хүлээж авч хүрэлцээрсэнд маш их баярлалаа. Нэрээ ингэ зөвхөн талбай дээр очиод парк руу ингэ дамжиж яваад дараа нэг амтан үзүүлчих гээд ингэж явсаар хэлэн хотын төгсрөл хүүхэд ядраад өөрсдөө өлсч ядраад юун баярлах ингээд заримдаа сайдж муудаа замаасаа гэр бүл боторч хаад тавхгүй духгүй болох гэдэг. Тэгэхээр нэг дороо очих юм бол тийм үстэй идэж ухаад үзэхээ үзээд тоглолт наадгаа наадаад дурслын зураг авахуулаад агаарсайтай. Аюулгүй. Ингээд дөрөв одоо бас нэг баярын том юу гэрт үлдэнэ үсттэй. Тий. Нэг юм дурсамжууд би жоохондоо одоо нэг хаах суух санд гэдэг тухайд мах чинь 100 байсан. Тэгээд одоо нэг шиг олон барилга байгаа хүүхдийн парк дээрс 100 шууд харагддаг. Тэгээд тухайд аав ээж хоёр хүүхдээ баярлуулах парк явсан байгаа зү. Тэгээд тэр үед алаан болж нэг билет аваад манай аваад тоглох гэсэн чинь би хүлээж ирсэн ээжтэйгээ хоёлаа баасандаа өлдсөн зогсож байсан. Юу тоглолттой модоо буцчихсан гэж ярьдаг байхгүй. Тэр үе одоо баг байгаа. Төв аймгаас ирж парктаар тоглолтог байсан. Мөнгөө цуглуулж агаад дээр нээж ав мөнгө жоохон нэмээд арай жоохон ихт нартанд дагуулж хариуцуулж шугамын ятусаар Төв аймгаас ирж тоглолтог байсан. Шороонд нүдүүд засмал зам байдгүй л тэр үед цав цагаа авцтай хүүхдүүд бид нар нүдүүд халтаас юмуд ирээд жоохон хуушур юм зармиг олж идээд тэгээд тоглоомдоо оочирч явах талан зам энэ тийм хашааны бод унтаад төөрөлдөөд нэгээ олохгүй паркийн хашаанд үрдэл хонон өнччөөд явж түүхч байт. Тэгэхээр та бодлоо тэр үед хот хэдэн үнэтэй байсан бид нар ямар байсан те. Одоо парк маань бүр жижигсэн. Хүмүүс нь хит дахин ихсэн. Тэгэхээр одоо өчмөсөр нэгээ олж байна. Дунд нь хайгаад олохооргүй байна. Хүн ихсэн квадрат нь багсчаад байна. Тэгээд яг зүгээр учиргүй ийм хүүхдийн баяр хийж нэрээрээ гэж рекламдах гэж санаа зовоод. Ягаад тэгэхээр одоо ёстой нэг дуулд хуурдаж нугарч чадахгүй болохоор ингэчүүл хэрэгтэй юм болоо ингэчүүл хүүхдүүд гайх юм болоо энийг үзээгүй юм болоо ч гэдэг юм уу те ингээд ийм тийш одоо жишээлбэл үзэж хараагүй амьтад бий болж байна те за тэгээд үеийнхэн 6 7 настай хүүхд 10 настай хүүхд моцикл уралдаад байна те хүүхдүүд ингэж харж ирсэн өш би юм чадах юм биш ааваа гингүүт нь тэнд нь хамгаалтын хэрэгсэл хаазын багсгдсан моцикл одоо юу ч байдیں۔ те ингээд байж үзэх нь байна за тэгээ байж идэл нэг юм археологийн хүрээлэл ингээл илсмис ухчихснаа динзавр болол нөгөөдгөө барьж ирж авч яваалч гэдэг юм ингээд ирэхээр сүулдэ бодохгүй шин чинь надад л таалагдаад байгаа юм биш үстэй хүүхэд нэрээ нөгөө ингэдэг юм хүсэж байгаа юм биш байгаа та тий гэж бодоод бас эргэлзэж байна. Гүү. Тэр шиддэг барьдаг үлээдэг бол одоо ер нь хүүхдүүд их сонирхоо байсан. Одоо яг л та нар хийж байгаа. Гэхдээ би ч гэсэн хүүхдээ моцикл худалдаад авах чадамжтай аав л чадамжгүй аав л өгсөн шүү дээ. Махад билээ. Ямар доо ингээд нэвтрүүлэг болгоноор мах яриад л дээ шүү. Гэхдээ л ер нь чадамж нь байхгүй. Гэхдээ тэгээд тэрэнд ороод би нэг 5k 10k-га төлөөд хүүгээ нэг каск малгай өмсгүүлээд моцикл тойрж байгааг нь хараад хүүхдийн зургаад авалцчих чи аав хүн бас шийдэл төрн үсттэй. За би ирэх жил цалингаасаа талын ингэ тэгж байгаа нэг хөөрхи юм аваад үгүй. За энийг алхам руу орвол чадвал нэг Kawasaki аваад үгүй. Хасаар нь тэгээд энэ хүн цаашдаа ингэ багаас нь дүрм журмын дагуу унуулаа сургачаад амьд нь халгаагүй ингээд ир хүн бас зүгээр шүү дээ. Ингээд охтуудыг сонирхолцсон байдаг шүү дээ. Яг санал нийлж байна. Одоо жишээлбэл мотоспортоор моциклоор уралдаж байгаа хүүхдүүд яг мэржлийн уралдаж байгаа хүүхдүүд юу тэр зам дээр гарч унах байхгүй. Тэр бол уйтгарын талаа бас дээрээс нь болохгүй гэдгийг мэдчихэж байгаа. Аюулыг өөрөө мэдчихэж байгаа. Харин бүр талбай руугаа ачиж явж байгаа шүү дээ. Ачиж яваад тэндээ хамаг юм өмсчөөд унчаад буцаж ирээд ачаад угааж байгаа. Энд чинь өөрөө нэг юм хэдий эрсдэлтэй гэж хүмүүс хардаг ч гэсэн яг байх хэвээр номд нэгээд байгаа зү. Үгүйсгэд байсан ч бид нар нам үгүйсгэж чадахгүй шүү дээ. Хашаа төрөл унах шүү дээ. Ер нь болохгүй л гэдвэл зилдэл гэдэг шүү дээ. Хүүхдөрөөс тийм. Ягаад авцам дээр одоо ингээд банд нар ингээд сураано дугуугаа гоцоодлож унаад ингээд бухимдаад ахаас илүү яаж эднийг аюулгүй байдлыг хангах вэ? Яаж эднийг энэ шөнийн цагаар ундаг биш те өдөр ч гэсэн ингээд азартаагаар нэгнээсээ зээлж ээлжилж ундаг бие биентэй ингээд ундаа гутал пүүзээр 8-аас ундаг байлаа шүү тэр үед чинь. Тэгэд энэ нөхрөлийн бас зөв болох хэрэгтэй шүү дээ. Гэдэг маягийн юм хийж ин тэгэхээр яг зүгээр таны хэлсэн чинь урам орчлоо. Дахиад ганц хоёр одоо урлагийнх нь ч нэг тоглолт болохоор сюрприз задлана гэдэг чинь тэр нь хаашаа тэр хоёрын мэдл болохоор жишээлбэл яг тэнд нэг юм түүц тавих гэж байна. Түүц бишээ тэр нэг бишээ харуулын пүтэг байгаа. Тэрийг түүц болгоод
Тэгээд 90-ад оны үед 2000 оны үед бол хөрхийн үйлчлэгийн салбарын чинь түүц бас нуруунд үрж явсан биз дээ. Үнэхээр тийм. Тэгвэл яг 90-ад оны сүүлийн үеийн тэр түүцийг бий болгоод тэр дотор нь яг тэр үед зарагдчихсан бараагийн тэр үед зарж байсан үнээр нь зараад за тэгээ мундаг гавьят одоо мундаг ихчнэр шүү дээ жүжигч тэднээс гуйж хагаад та нэг тэнд очиод тэр үеийн одоо тэ түүцнийг сайхан худалдагч анаа болгоотгооч огшиж ажилласан те авах юм авахгүй хордоо хэлээ. Тэгэхээр хүүхдүүд одоо бас үзүр хүн биз дээ. Тэгэхгүй яа. Аава зайрам чинь 50 төгрөг байсан юм уу? Шокнд орно шүү. 50 төгрөг зарагдах юм уу? Гэхдээ одоо энэ бамбар зайрамыг одоо байгаа нөө автовидийн жүүснүүд энэ төргээд одоо баг их баран байгаа. Нөгөөдөл нь ч айгу дуртай. Үгүй өнөөдөр Facebook дээр Скохи харлаа. Бэнгүй. Манай би чинь хөгшин хүн шүү дээ 95 оны төгсөлт групп дотор гутта Гохи тавьч дээр 60 мөнгөний юм. Тэгээ би бас сая хаана байна гэж хайг өчх гэсэн санаа зовоод болж байгаараа тэр л. За тэгвэл та тэр юунд ч одоо Гохи олдох. Гохи зарна угаасаа. Ямар Гохи билүү 80 Гохи. За янзг бичээ бол аваад ирсэн байгаа зарах гэдэг тий. За ёстой очие. Хүн ер нь насахад буцаад хүүхд нас руугаа ингээд урсан руугаа ирдэг юм байна. Би бас заримдаа нэвтрүүлгүүд дунд найзуудаа гайхуулах мэгээр ярьдаг. Би бас тэр шувуутай юм хилмэл цогн эндөө одоо ингэдэг байсан шүү дээ хилнүүд. Одоо хөл машин, ингэдэг ойдлын машин, Сүхбаатарын чээж баримл 3 нухтай толь гихчлэн цуглуулт юм би. Оо тийм үү. Гэртээ. Оо ямар гоё. Өрөөгөө тэгд очуулж байгаа. Нилээн баялаг болсон. Дээр үе араажв байна, зургийн аппаратууд байна. Ингээд нөгөө хүүхэд насаахан өгүүлээд эхэлт юм байна. Миний хамгийн ажиргалтай, хамгийн айцгүй хин нэгэнд гомдлгүй тэр байж. Тэгээд яг тэр ахуйгаа хүсдэг юм байна уу? Та нар яг наа түүцч яг наваа буцаагаад бас аялуулж штэ. За одоо жишээл танай гэр бүл очлоо гэж үү. Тэр түүц танд бол гүн гоё ёстой тий. Тийм байна. А тэгтээ хүүхд чинь бас гайхна үстэй тий. Тэгээ би хүүхдэд тайлбарлаж өгнө шүү. Тэнгуү чинь хүүхэд гайхаж хүлээж авна. Та догдлно. За тэгээ байж л урцаач руу үүсэн штэ. Тэгэхээр манай нэг үйл ажиллагааны ерхий хөтлөгч одоо өнгө аясаар нь манай жүжигчин одоо эргээ залуу шүү дээ. Одоо од болж байгаа тий. Фантастик юм уу? Фантастик юм тий. Одтой бүжиглийн тий. Тэр залуу чинь тэнд хөтлөгч чинь. Тэгээд таныг одоо жишээлбэл хажуулагч аавтай эсвэл одоо юу гэдэг те тэгвний тэмцээн хийвэл одоо үз сарна үстэй. Хүний аав юм чичихгүй орно шүү дээ. Аав нь те. Танаа хүнийг хажуудлах нь ээжтэй. За яста хин том бох үлэхүү тэмцээнд оруулаад яах вэ? Орно шүү дээ. Хаагаад. Божиглол үстэй. Гэдэг маягаар л одоо нэг тийм амир байна. Хүүхд байлуулахаас гадна бид нар ч хүүхд байсан шүү дээ. Тийм шүү дээ. Гэр бүлийн баяр баймаар байна. Тэгэл идээ дуугаад явдаг биш. Яг ийм үйл явдалд ордог, зурдаг, нэг дугуй ундаг, ингээл ийм үлэг болсон биш. Хөшөө задрамаар шүү дээ. Дашка циркийн дашка дүүч өнгөрсөн жил над дээр зочноор орж ирсэн. Оо тийм үү. Тэр буян тухайд билүү нэг том онлайн энтити фестивал гэдэг зохион байгуулсан. Айгу хөдөлмөрч залуу шүү. Тийм. Тэгээ би бас тэр үеэр мэдээлэл авъя ярилцъя гэд өнгөрсөн жил над дээр орж ирсэн. Тэгээ би бас яагаад гэвэл улс оронд юу болж байна? Бид нар сонин хачин мэдээлэл байна уу? Бүтээн байгуулалт хаана болж байна? Эний чинь бас ард иргэдтэй хүүхд ахчуудаа дуулгамаар байна шүү дээ. Хоёулаа чиц намайг ийм асууж мдэггүй л ирээ хэвчээ. Тэгвэл модол ах ярих байх гэж бодож ирсэн. Би энийг фэстерээс харчаад ямар хүмүүс оролцож байгаа юм бол гэж их тавьсан. Чамаа гэж багт байна гэхээр манай хүн чинь бүтээн байгуулалт хүнэхээс тэнд өөр чимрүү бараг арахгүй дээ. Ер нь нэг ярилцъя гэж. Би нэг буланд нь өөргөө чаддаг юмар оролцож байгаа. Тэрний хажууд ёстой маш олон модны залуучууд яг салбартаа тэргүүлж байгаа те яг нэг өөрхөө чиглэлээр тэргүүлж байгаа маш олон мундаг одоо хүмүүс оролцож байгаа. Тэр болгон өөртөө нэг юм контент болоод гараад явах багт. За өөрчлөлтийн урилгыг хүлээж авч ирсэн танд маш их баярлалаа. За хамгийн сүүлд би одоо яг санаж байна. Миний өөрчлөлтийн зочноор бас нэг охин орсон. Хөнгүүд охтууд нөгөө бидний хайж ундааны бүглөө цуглуулж пластик гой юм сөвнөрүүд хийж байна. Сандлууд хийгээд эхэлсэн, ширээтэй хийгээд эхэлсэн. Одоо та хоёр тэр офстой ихэд гоёлын гаднаас үнэтэй ширээ захиалах ш. Нөгөө нэг ундааны бидний хаяад байгаа бүглийг чинь ингээд хайлуулаад өнгөөр аягүй гоё юм хатуу шааз юм шиг материал гард юм байна. Тэгэл ямар загварын ширээ сандал бүх юм тавиур бал үзэгний тавиур ч юм ингээд тийм нэг залуучууд хийгээд эхэлсэн. Бэлхэд гинүү хаана гинүү үйлдвэртэй болсон байна бүр. Тэгээд гадаад сурж байгаад ирсэн 20 нийттэй охин баг ахлаад ингээд тэд нэг 10 өрөхгүй хүмүүс тийм гоё юм хийгээд эхэлсэн байна. Холбогдсон байж. Манай дээр ч яг тим юмар хийсэн шийдлүүд гүмэх хэрэгтэй байна. Тийм бүтээлтэй хүмүүс байгаа. Миний зочноор орсон. Баг яхагч би холбож өгнө. Тэгэхээр ингээд ийм өөрчлөлтүүдийг бид нар нийгэмд бас хүргэх юмсан хамтдаа ярилцаж энэ хүмүүсийг холболт хийх юм хүсдэг. Тэгээд өдөртмийн амьдралдаа өөртөө ч өөрчлөлт оруулдаг, нийгэмч өөрчлөлтийг оруулаад явж байгаа танд бас багт амжилт хүсье. За тэгээд баярын танаа талбайгаар түүцээр очиж үйлчлүүлье. Гэр бүлд наад жаргал хүсье. Хөвгүүд эхнэртээ бас манай гэр бүл болон манай хамт олон үзэгчдийн өмнөөс минь дамжуулаарай. Бид нар ч бас хэвтэн нартай сайхан өршүүдээсэн шүү дээ. Оо сайхан. Тэд намайг тоож одоо ярианда энийг олон хүн үздэг, сонсдог ярианда
өрсөнд баярлалаа. Тэгээ нэг нэвтрүүлэг ярианд орж байгаа биш. Удаа уулзаагүй хөрштөөгөө уулзж байгаа ш нэг үтсэж байна. Замбраагүй ирж шүү. Хоёроос подкаст нь ийм л юм биш. Тэ? Тэгээд буруу зур юм байсан танч хасч гоё юу лээ ухаантай хөрг харагдуулаарай. За ойлголоо. Амжилт төсөө. Их завгүй ажиллах үеэр ингээд хүрэлцэн ирсэн төгтөнгөрийн хаант олон хүмүүс маш их баярлалаа. Үзэг сонсогчдоо баярлалаа. За найруулагчдаа ийгэдэ баярлалаа. Их хөрсийн баяр удахгүй болох ч нэгэ сайхан баяруулах газар хаана? Нэг хамт явж ирсэн. Чиний хин билээ гэдэг шиг. Степ арена мөсөн талбай, мөсөн өргөө шүү дээ. Нисгэд байдаг степ арена дээр 5 сарын 30-31 гээд хагас бүтэн сойдоор таарч байгаа. 6 сарын 1 бол бүгдээр амарна. Нийт өдөр хүүхдийн баяр таарж байгаа. Тэгээд степ аренагийн дотор талын талбай, тэр чигээрээ гадна тал, хойтлынхын спортын талбай, урагшаага хөл бөмбөгийн талбай, хөл бөмбөгийн одоо холбоо бас дэмжиж байгаа. Тэгээд нөгөө талд нь ийшээгээ уулын хэсэг. За тэгээд ингээд гадаа талбай гэдээ ирэхээр Google Map дээрс харсан чинь баг Сүхбаатарын талбайтай минь баг 4-5 дахин том юм шиг л харагдсан. Тэгээд одоо харин тэн дээр түрүүний хэлдэг шиг баахан уйдгартай сенсод юм тавиад байхаар хүмүүс баярлах нь яах нь гэдэг л юм. Дотн гаднаггүй л үйл ажиллагаа явах юм шин. Дотор гаднаггүй тийм. Тасалбараа очиод худалдаад авчихна. Өөр яаж авах вэ? Ер нь яг орох тасалбараа бол худалдаад авчихна. Тэгээд Оросоо хоноо бол ер нь баг л хоол за нэг ганц хоёр юмас босд нь баг бүгдийг үнэгүй байлгая гэж байгаа. Тэнд очиод морь ун, моцикл ун, тэ янанзын төрөний хэлдэг янанзын юм хий тэгээд бараг таадаг бол нэг тийм айхтар ашиг юм биш. Нэг сайхан Монгол хүүхдүүд аав ээжүүдийн нэг атаа тухтай бас нэг гадных нь гадаг шихмийн явж чадахгүй шүү дээ юм дэ. Бас нэг хоронд нь баярлуулъя. Ажралтай мөчийг бэлгэлээ гэж та нар тал талаас өгч хийж байгаа юм биш үү? Тий. Ашигын бус гэдэг манайхан ч хоёр янзаар ойлгодог. Яг үннээс ашигын бус гэдэг бол магадгүй бидний ойлгож байгаа бол нэг гарч байгаа зардлаа олчих юм бол гөөмө сайхан байна. Тэгээд болоо. Тий гэдэг маягаар байгаа. Гадна дотн явдггүй гэснээс одоо манай мятынхан бас их сонин содон маягаар дэмжиж орж байгаа. Тий. Тэгээ би хэлсэн хүүхэд болгон онгоцоор нисч одоо бас үзээгүй байгаа. Эсвэл одоо боломж нь байнга боломж олдохгүй тий. Тэгэхээр сонин содон юм юу хийж болох вэ гэдгсэн чинь тэнд жижигхэн онгоцны бүхэг нэг юм энэ ширээ шиг юм онгоцны орчтыг бүрдүүлээд тэнд нь нислэгийн үед гардаг хоол шүү дээ. Хоолоор үйлчлээд. Ямар хөрхий. Тэгээд мятхан нэг гэсэн. Бид нар мэддэггүйсэн. Монголоос нисэхдээ эндээс хоол авчдаг. Цаашаа Токио ч гэдэм үү Сөүл одоо хаашаа очиод болох цаанаасаа тэр гадны компаниас хоолны одоо мундаг алдартай нөхдүүдээс хоол авдсан байна л да. Тэгээд тэндээс нь хүртэл тоогож ирж байгаа. Эндээс ирж очих байгаа бэлдэхгүй явд юм биш тийм үү? Тэг эндээс одоо Монголоос хоол аваа явчих шүү дээ. Тэгээд одоо Токио дээр буугаад буцаад Улаанбаатар нисэхдээ тентхийн одоо хоолны одоо мундаг мастерудаас хоол авах нисдэг юм байна л да. Тэгээд юу юм мэдэхгүй. Тэнгүүт тэн дээр мятын онгоцны хэсэг байх нь байна. Тэнд яг онгоцны үйлчлэгч тэ онгоцны одоо кабины тий үйлчлээд тэнд хоол хүмүүс өхөн байна. Гэхдээ тэр онгоцонд үйлчилж байгаа стюардс шүү дээ. Тэрийг хүүхдүүд хийх гэж байгаа. Ямар хөрхий. Тэгэл жижигхэн онгоцны үйлчлэгч гал сонио өгч цагдаагийн ингээл жижигхэн үеийнх нь өөртөө гараад тэр ертөнц тийм л болчих юм байна. Гайхалтай. Нойлоо инхлээсээ яриад эхэлсэн бол ерөөсөө 30-40 минут яг энэ тухай ярьсараа дуусах юм тий. За ямарсан очсон тодорхой мэдээлэл өгсөн маш их баярлалаа. Ажилтны амьдралд наад цагаал дахин сайн сайхан өгсөе. Маш их баярлалаа. За баярлалаа.